Астан кино үзүүлж байна. Олег Рясковын бүтээл. Зооны нууцуд. Нууц дан. Нэгдүгээр хэсэг. Хоёрдугаар зууны эхэнд дэлхийн томоохон гүрнүүдийн тэнгисийн хүчин шинэ хөлөг онгоцнуудыг ашиглалтанд оруулжээ. Эдгээр нь тухайн үед төвсгөл хийсэн Трибноуд хөлөг онгоцуд байлаа. Төрбийн хөлөгүүртэй аварга том тус хөлөг онгоцнууд нь тухайн үеийн маш хүчтэй зэвсэг байсан байна. Үүнээс өмнөхөн нэгэн чухал үйл явдал болсон юм. Олон улсын эрдэмтэд нэгэн зэрэг удасгүй цахилгаан холбоо зохион бүтээж, энэ цагаас хойш усан онгоцнууд дээр цахилгаанч нэртэй шинэ алба бий болжээ. Радионы тусламжтайгаар хөлөг онгоц Лондон, Санкт Петербургт байрлах төв хяналттай байнгын холбоо тогтоох боломжтой болсон юм. Үүнээс өмнө хөлөг онгоцны ахмадад тушаал өгөхийн тулд түүн рүү усан онгоц илгээдэг байсан бөгөөд энэ бүхэнд хэдэн 7 хоног шаарддаг байсан байна. Хуурай газараас радиогоор мэдээлэл авдаг болсноор шийдвэр гаргах цагийг хэдхэн хором хүртэл багасгасан юм. Гэхдээ радио харилцаанд нууцлалыг хангаж чаддаггүй нэг муу тал байжээ. Радио хүлээн авагчтай хүн болгон цэргийн усан онгоцон зориулсан мэдээг хүлээн авч чадхаар байжээ. Энэхүү дутагдлыг арилгахын тулд төв газрууд нууц үг хэрэглэх болжээ. Нөгөө талаас дайснуудын илгээсэн нууц мэдээллийг тайлж уншихын тулд нууцлалыг тайлж унших аргыг судалж эхэллээ. Ийхүү өдий хүртэл үргэлжилж байгаа нууц үг зохиогч болон тайлагч нарын дан эхэлсэн юм а. 40-р өрөө. Лондон гэхэд Германы командлын радио мэдээг удаггүй тоо үсгний цуглуулга мэтээр уншиж байсан байна. Тиймээс дэлхийн 1-р дайны эхэнд Уинстон Черчилль нууц үг тайлах тасаг байгуулах тушаал болгож энэхүү Британий тэнгисийн хүчний дээд байгууллагад 40-р өрөө бий болсон юм а. Их Британд мэрэгчлэтнүүдийн багийг цуглуулж амжаагүй байтал Германы усан цэргүүдээс гинтийн бэлэг ирж дайны эхний өдрүүдэд Германы Магдебург хэмээх онгоцны ахмад дайны үйл явцыг өөрчилсөн нэгэн алдаа гаргажээ. Магдебург хэмээх онгоц нь Балтийн тэнгисийн Германы усан цэргийн зэвсэгт хүчний харьяанд багтаж байлаа. Энэхүү усан онгоц Оросын эрэг дагуу усан бөмбөг байрлуулах тушаалтай байлаа. 1914 оны 8-р сарын 23-нд тушаал биелүүлэх явцдаа Магдебург битүү ман дунд орж чиглэлээсээ хазааж нам газар суусан юм. Маргааш өглөө нь Оросын хөлөг онгоцнууд ирэхэд багийн хүмүүс болон ахмад сандран байж нууц баримтуудыг устгахыг оролдож байлаа. Оросын усан шумбагчид хэрэг онгоцны эргэн тойрны усыг шалган нам газрын ёроолоос нууц үгтэй ном олсон юм. Тэрхүү номыг Лондонд шилжүүлж энэхүү нууц үгтэй номонд түлхүүр үг эсвэл ямар нэгэн үйлдэлийг илэрхийлсэн олон төрлийн 34 мянган дохой тэмдэг тэмдэглэгдсэн байлаа. Жишээлбэл ODI гэж илгээсэн бол энэ нь төвийн үйл ажиллагаа. DUK бүлэг үгс нь дайсны усан онгоцыг мөргөх гэсэн утгыг илэрхийлж байлаа. Хачирхалтай нь гэвэл Магдебург хэрэг онгоц аюултай үйлдэл хийж дайснууд нууц үгний номыг тайлж болох байсан ч германчууд нууц үгнүүдээ өөрчлөөгүй юм байна. Магадгүй дайны эхэнд энэ талаар бодох цав байгаагүй баха. Их Британий тагнуулын албадууд Германы талын тушаалуудыг Германы ахмадуудтай нэгэн зэрэг мэддэг байжээ. Москвагийн их сургуулийн мэдээллийн аюулгүй байдлын тэнхим удирдагч Валентин Носов
Дэлхийн 1-р дайны үед нууц үгнүүд нууцлалын гол хэрэгсэл нь байсан. Эдгээр нууц үгнүүдийг олох нь үндэсний зорилго байсан. Сэтгүүлч, физикч багш Георгий Давидович нууц үгнүүд нь нууц тоотой харьцуулбал тайлж унших боломжгүй. Нууц үгийг нэг бол таах, нэг бол олж авсан нууц үгний номны тусламжтайгаар ямар нэгэн аргаар тайлж унших боломжтой байдаг юм л да. Мэдээлэл хамгааллын нийгэмлэгийн тэргүүн Геннадий Емельянов мэдээг нууцлах нарийн ажилд хүний хүчин зүйл эсвэл урдчилж тооцоолоогүй нөхцөл байдал гарч ирдэг юм. Баталгаатай байсан нууц үгнүүд эсрэг талд мэдэгдэж тэдний бүх хүч утга нь үгүй болно гэсэн үг. Мянгасан 1916 оны 5 дугаар сард ийм байдал үүсчээ. Нууц үг тайлагчид адмирал Шейрийн тэргүүлсэн Германы томоохон тэнгисийн флот Хойд тэнгисийн Их Британий далайн цэргийн ангийг бут нэрэх гэж байгааг олж мэдсэн байна. Германчуудын хувьд энэ нэлээд хэцүү даалгавар байжээ. Их Британий усан цэргийн зэвсэгт хүчин тоо хэмжээгээр бусад орнуудынхаас хэд давмгалж байлаа. Тэдгэрийг бий болгоход хоёр гүрний бодлого гэдэг зарчмыг баримталсан юм. Өөрөөр хэлбэл Их Британий усан цэргийн хүчин бусад орнуудын ямар ч хоёр улсынхыг нийлүүлснээс хоёр дахин их байлаа. Тэрч бүхэл англичууд хамгийн хүчтэй хэрэг онгоцтой байсан бөгөөд тэдгээр онгоцуудыг Английн зүүн хойд иргэн дагуух хамгаалалттай бомбуудад найдвартай далдалсан байжээ. Тэмч учраас адмирал Шейрийн даалгавар дээд зэрэг хэцүү байсан байна. Сорын ганц сул газар нь Их Британий улсны зэвсэгт хүчин Нельсон Ахмад Трафальгарын тулаанд ялд байгуулснаас хойш нэгж томоохон тулаанд оролцож байгаагүй явдал. Дээрх явдлаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Тиймээс Их Британий улсын цэргүүд Даны туршлага багтаа байлаа. Мянгасан 1916 оны хавар Герман улс хойд тэнгист Их Британий улсны зэвсэгт хүчний бүслэлтэнд удаан хугацааны турш байсан цуцсан юм а. Англид үндсэн хоёр флот байлаа. Гол Брейтноутуудын флот эргэн дагуу төвлөрсөн байсан бөгөөд тэрхүү флотыг адмирал Жилико удирдах байлаа. Цаашлаад урагшаага шугамн хэрэг хонгоцнуудаас бүрдсэн адмирал Питигийн флот төвлөрсөн байлаа. Германы флот хойд тэнгисийн нөгөө талд байрлаж байсан байна. Булааж авсан нууц мэдээлэл англичуудад занга бэлтгэх зааварчилгаа байж дараах төлөвлөгөөтэй байсан байна. Адмирал Хипперийн удирдсан Германы хэрэг онгоцнууд Их Британий эргийн хотуудыг бөмбөгдөх гэж байгаа дүрсгэн далайд гарах болно. Хариуд нь Англи адмирал Питти өөрийн ус онгоцнуудаа явуулснаар занга хаагдах юм байна. 15 милийн хойно явж явах Германы флот бүх хүчээрээ Питигийн ус онгоцнуудыг устгахад чиглэж, харин адмирал Жилико өөрийн Брейтноудын хамтаар түн туслахаар ирж амжихгүй байх болно. Ингээд Герман улс хойд тэнгис дэх Английн усан флотын давмгай байдлыг үгүй хийх байсан юм. Энэ төлөвлөгөөнд харин ганцхан эмзэг газар байлаа. 40-р өрөөнд энэ төлөвлөгөөг Германы ус онгоцнуудад илгээснээс хэдхэн хоногийн дараа гэхэд мэдэж байлаа. Нууц үг тайлагчдын чадварын ачаар англичуудад Германы усан флотыг бүр мөсөн устгах бодит боломж гарч ирсэн юм а. Гэвч харамсалтай нь тэд энэ боломжийг ашиглаж чадаагүй. Германы ус онгоцны таних тэмдэг нь нууц мэдээлэлд DK байлаа. Гэвч бомбноос гарсны дараагаар DK таних тэмдгийг эргэн радиостанцад шилжүүлэн нэрлсэн байна. Хөлөг онгоцыг болохоор өөр таних тэмдгээр дуудах болжээ. Үүнийг тагнуулын албадуудыг төрөгдүүлэхийн тулд зохион явуулсан юм. Гэхдээ 40-р өрөөний ажилтнууд энэ зангыг тойронгаарч. Тэд тоглоомын дүрмийг сайн мэддэг байсан тул радио дамжуулалтаар хөлөг онгоцнуудын барьцлыг тогтоох болсон байна. 1916 оны 5 дугаар сарын 31-нд Германы усан флот далайд гарсныг тэд мэдэж байлаа. Гэсэн ч бүх юм хүснээр болсонгүй. Тэнгисийн хүчний дэд байгууллагын дэд офицерууд болон 40-р өрөөний иргэний мэргэжилтнүүд хоорондоо ойлголцож чадаагүй байна.
Тэмч учраас 5 дугаар сарын 31-ний тэрхүү өдөр офицеруудын нэг нууц үг тайлагчдаас ДК таних тэмдэгтээ хаана байрлаж байна гэж асуухад түүнд техникийн талаас зөв хариулт илгээсэн байна. ДК эргийн хажууд байна. Мэдээч хэрэг офицер Германы улсын онгоцны тухай ярьж байсан бол нууц үг тайлагчид эргийн станцын талаар ярьж байжээ. Тэдний хоорондын харилцаа тун хүйтэн байсан тул хэнч тайлбар нэхээгүй бөгөөд хэнч байдлыг ойлгомжтой болгохыг оролдоогүй байна. Мэдээж үнэндээ Германы улсын онгоц далаад гарч хамаг хурдаараа Английн эргэн зүг явж байсан юм. Гэвч нэгэн хоромд нууц мэдээллийг тайлсны ачаар олж авсан давуу талыг алдсан байна. Үүнээс хойш азгүй тохиолдлууд цувран гарах болжээ. Германчуудыг бомбтонд байгаа гэж үзэж байсан Английн адмирал Жилико яарахгүй байлаа. Адмирал Германы хөлөг онгоцуудыг далаад гарсан тухай мэдээллийг хүлээж байсан юм. Адмирал Битти Германы улсын флотын эхний онгоцуудтай ганцаараа нүр тулахдаа маш их гайхсан байжээ. Тэрээр хагас цагийн дотор 3 улсын онгоцоо алджээ. Тэгэхэд адмирал Битти даалгавар гүйцэтгэгч офицертой алдартай үгээ хэлсэн юм аа. Бидний чөтгөрийн онгоцууд нэг л биш байх шиг байна. Тэр өдөр Английн усан зэвсэгт хүчин дахин 3 шугам хэрэг онгоц, усны бөмбөг тээвэрлэгч 8 усан онгоц болон 6000 гаруй усан цэрэг офицерууд алджээ. Германы хохирол эннээс бага байсан байна. Нэг линкор, нэг хэрэг онгоц, 3 хөнгөн хэрэг онгоц, усны бөмбөг тээвэрлэгч 5 хөлөг онгоц болон 2500 усан цэрэг офицер алджээ. Юутлын усны тулаан инхүү өндөрлсөн юм. Энэ тулаан нь Английн усан зэвсэгт хүчний тактик ялагдал бөгөөд тагнуулын алба хэдий сайн ч бай тэр бол эцсийн зорилгод хүрэх арга юм а гэсэн сургамж болсон юм а. Хэрвээ булааж авсан бүх радио мэдээллүүдийг сайдар судалж дүгнэж мөн Английн усан цэргийн командлал тэдгээрт итгэлтэй хандсан бол тулааны төгсгөл шал өөр байх байжээ. Дайны радио хэрэгслийг ашигласнаар радио дамжуулалтуудыг булааж авахд хялбар болгосон юм. Булаасан мэдээллийг дүгнэх чадвар нь дайны ажиллагаа явуулахад маш их дөхөн болж байлаа. Харамсалтай нь Юдлийн тулаанд булаасан нууц мэдээллийн шаардлагатай дүгнэлт явуулаагүй учраас ийм харамсалтай үр дагаварт хүрсэн байна. Энэ нь тагнуулын албадуудын ажлыг тэр дундаа нууц үг тайлах даалгаврын үр дүнг маш хянамга дүгнэх, магадгүй мэдээллийн бусад их үйлсвэртэй харьцуулах хэрэгтэйг харуулж байгаа юм. Тэднийг үл хайхарч юусоо болохгүй шүү дээ. Зооны нууцуд Юутлын амжилтгүй тулааны дараагаар урт удаан дайны кампанит ажиллагааны үе эхэлжээ. Гэвч нууц үг тайлагчид дахин тогтвортой байдлыг эвдэжээ. Дайны гол мэдээлэл булаалт гэж нэрлэгддэг тэрхүү үйл явдал болжээ. Дэлхийн 1-р дайны үед Английн усан цэргийн хүчний гол зорилгуудын нэг нь Германы командлал нууц мэдээлэл дамжуулахад ашиглаж байсан усан доогуур харилцаа холбооны кабелүүдийг устгах байлаа. Англичууд мэдээллүүдийг булааж тайлж чадах тийм радио харилцааг германчууд ашиглах нь ашигтай байсан байна. Гэвч үүний хажуугаар Лондоны газар доогуур төвийг сахигч улс орн Швед, Америк нэгдсэн улсын харилцааны кабелүүд тавигдсан байжээ. Германчууд тус кабелүүдээр нууц мэдээллийг дамжуулдаг байсан байна. Энэ олон улсын бүх тунхагуудыг зөрчиж байсан ч нууц тайлагчид эдгээр кабелүүдэд холбогдохоор шийджээ.
1917 оны 1-р сарын 17-нд тэд жинхэнэ алтан судал нас адагсан байна. Их Британий нууц уг тайлагчдын салбарын тэргүүн үйл явдлын талаар сүүлд нь ийхүү тайлбарлажээ. Лав гарагийн тэргүүлэг мартах боломжгүй. Би ажлын өрөөндөө орж ирэхэд ширээн дээр миний үзэх ёстой энгийн баримтууд байлаа. Тэдгээр баримтууд дээр ажиллаж байхад 10 цаг 30 минутын алдад өрөөнд Дегрей орж ирсэн. Тэрээр их сандарсан харагдаж байсан. Тэр "Эрхмээ, та Америк нэгдсэн улс дайнд оролцохыг хүсэж байна уу?" гэж хэлсэн. Би тэгэхээр нь "Тийм ээ хүмүүн" гэж хариулсан юм. Харин юу болов гэхэд тэр надад "Тэднийг ингэхэд хүргэх нэг юм байна" гэсэн. Тэр нэг юм нь дипломат загтал байж л дээ. Энэ загтлыг Германы гадаад хэргийн яамны сайд Артур Циммерман Мексик дахь элчиндээ илгээсэн юм байна. Маш нууц. 2-р сарын 1-ээс бид ямар ч өршөөлгүй усан доогуурх дан явуулахаар төлөвлөж байна. Тэгэхдээ бид Америк улс төвийг сахин үлдэхэд бүх хүчин чармаалтаа гаргах болно. Хэрвээ ингэж чадахгүй бол бид Мексикт дараах үндсэн дээр холбоотны хэлэлцээр байгуулахыг санал болгох болно. Нэгдүгээрт хамтдаа дайныг явуулж хэлэлцэж байгаад инх тайвныг тогтоох. Бидний зүгээс бид санхүүгийн тусламж үзүүлэх болно. Дайнд дуусахад тэрээр алдагдсан Техас, Нью-Мексик, Аризонагийн газар нутгийг эргүүлж авна гэж баттган хэлэх болно. Үүнээс хойш усны хүчийг хамаг хүчээр ашиглаж Англи улс хэдхэн сарын дотор найрамдлан гэрээ байгуулах болно гэдэгт ерөнхийлөгчийн анхаарлыг хандуулаарай. Хүлээн авсныг мэдэгдэнэ үү? Циммерман. Загтал доторх мэдээлэл нь тесрэлт мэт аюултай байжээ. Хянамга хөдөлж энэ мэдээг ерөнхийлөгч Вилсон дамжуулбал Америк улс дайсгүй дайнд орох болно. Энэ нь холбоотнуудын орон ялалтыг илтгэж байлаа. Мэдээж хэрэг Англи төвийг сахигч улсуудын харилцааны шугамыг сонсч байсан талаар дуугүй өнгөрөх ёстой байсан байна. Ингээд Вилсонд загтлын бүрэн ихийг дамжуулж түүнийг Мексикт булаасан мэт танилцуулсан байна. 1917 оны 4-р сард ерөнхийлөгч Вилсон Америк нэгдсэн улсыг Германы эсрэг дайнд орууллаа. Өөр дүн нь удалгүй гарч эхэлсэн байна. Герман улс ухарлаа. Барууныхан баярлаж байсан юм. Энэ дайнтай цуг дэлхийн бүх дайн дууссан юм шиг баярлцгааж байлаа. Мөн 40-р өрөөний нууц тайлагчид хүчтэй нууц зэвсэг байжээ. Дурсамжууд. Дайн дууссан мөн Лондоны өрөөний ажилчдын бүтцэд нөлөөлсөн байна. Тэдний зарим нь албандаа үлдэж, ирээдүйн тагнуулын албаны ихийг тавьжээ. Зарим нь албанд дуудагдсан Оксфорд, Кембриж дэргэн очсон байна. Бүх шинжээчид өөрсдийн цэргийн үйл ажиллагааны талаар мөн Германы нууц хүгнүүдийг мэддэг байсан тухай хэндэж хязээж мэдээлэхгүй гэсэн гэрээгээр холбогдсон байжээ. Тэдний хэн ч нууцыг задруулаагүй байна. Гэвч цол хэрэгэм өөрийн гэсэн давуу талтай байдаг юм. Тэнгисийн хүчний дээд байгууллагын тэргүүн Лорд Джеки Фишер дур хүслээс татгалзаж чадлагүй 1920-д онд гаргасан дурсамжийн номонд 40-р өрөөний нууцын талаар бичсэн байна. Уинстон Черчилль түүнээс хоцорсонгүй. 1923 онд хямралд орсон ертөнц нэртэй ном бүтээжээ. Тэрээр тус номонд Магдебург хэрэг хонгосны түүхийг уран тодоор бичсэн байна. Оросууд живсэн залуу офицерын цогцыг гаргаж авчээ. Түүний гарт биендээ насан Германы командлын нууц үг тооны ном байлаа. Үүндээ одоо Лондоны архивт байдаг тус номон дээр усан дотор байсан ямар нэгэн улмөр байдгүй юм байна.
Харамсалтай нь жиржлэн илэн далангүй байдал нь томоохон уршиг дагуулжээ. Германы командлал дайны явцад нууц өгнөд баталгаатай байсан гэдэгт итгэсээр ирсэн байна. Тэд 40-р өрөөний нууц үг тайлагчид тэдний хамгийн нууц мэдээллүүдийг уншиж, Германыг буулж өгсөнд гол үүрэг гүйцэтгснэг таамаглаачгүй байлаа. Гэвч тэд дахин ийм юм давтагдах ёсгүй гэж шийдвэрлэжээ.